гишүүдтэй өглөөний мэнд хүргэе. 26 оны боловсролын жил болгон зарласан. Мань мэтчиг багш байсан гишүүд тэгээд Монголын 46 мянган 47 мянган багш нар маань их баярлсан байгаамаа. Их хүлээлт өндөр байсан. Би өнгөрсөн байнгын орооны нам хаврын жуулганы үеийн байнгын орооны урал дээр хэлж ирсэн. Маш их хүлээлт байгаа шүү гэж. За мэдээж боловсролын жил болгоод тодорхой асуудлуудыг шийдвэрлэх гэж зорж байгаад бол баяртай байна. Тэр 108 сургууль 95 цэцэрлэг. Тэгээ би нэг зүйлийг ойлгохгүй байсаар их удлаа. Урд нь асууж байсан. Энэ 108 сургууль 95 цэцэрлэгт хэдэн багш хэрэгтэй болох юм бэ? Энэ багш нараа хаанаас олж ирэх юм бэ? Мэдээж Монголд сургууль цэцэрлэг хэрэгтэй байгаа, сургуулаа барих гэж байгаа. Энэ боловсролын жил болгосондоо энэ асуудлыг шийдвэрлэж байгаад бол баяртай байна. Шийдвэрлэх гэж зорж байгаад. Гэтэл нэг асуудлыг яаж шийдвэрлэх нь одоо болтол ойлгомжгүй юм байдалтай байгаад. Тэр нь энэ багшлах хүний нөөцийн хомсдол гэж яриад байгаа энэ асуудал. Өнгөрсөн хаврын жуулган намрын жуулганаар яг энэ асуудал ингээ яригдсан. Тэгээ 45 хоногоор багш бэлдэнэ гэдэг одоо хүн амтанд төрүүлээд одоо ийм балаа юм болох хэрэгтэй шүү дээ. Бид нэр одоо энэ багш дутагдаад байгаа бүгдөө бид нар мэдж байгаа шүү. Одоо тэг яах юм бэ? Энийг бодж байгаа хүн байна уу? Багшийн хомсдлоос бид нар хизээ гарах юм бэ? Энийг одоо бодж байгаа хүн байна уу? Боловсролын сайд ирэх биш бодох ёстой чиг үүргийнх нь гол хүн нэг юм хэлэх бах. Одоо тэгээд дахиад бичиж 45 хоног гэдэг юм яриараа өөр юм ярмаар ах юм. Би одоо яг магадгүй өнгөрсөн жил хэлж ирсэн багшийн ерөөсөө л гол асуудал нь цалин бага ачаал их штэ. Тэгээд энэ боловсролын жил болгоод зарлчаад багш нарын хамгийн хүлээж байсан нөгөө цалин нэмэгдэх болов уу гэж гордож байсан тэр гордлого нь хүлээлт нь байхгүй. Мэдээж одоо төсөв мөнгө байхгүй гэж бид нэр ярьдаг. Байхгүй гэж яриад л жил болгон байхгүй гэж яриад авах бах. Нөгөө 3 яамны хамтарсан ажлын хэсэг энэ төр гэсэн одоо тэрний үд дүнэн дүгнэлт нь ямар юм байгаа юм. Одоо тэгээд цалин нэмж чадахгүй л гэж хэлэх байлгүй. Энэ хүний нөөцийн асуудлаа яах юм бэ гэдэг асуудал. Энийг урт хугацаанд яаж хийдэг юм, богино хугацаанд яаж хийдэг. Дараагийн нэг зүйл зарим талаар багш нараа урамшуулах биш цөөхөн хитэн байгаа багш нараа урамын хуглах бодлого явуулаад ах шиг бах юм. 75% гүйцэтгэлийн үнэлгээнд одоо 75% бэлдсэн багш гүйцэтгэлийн үнэлгээнд орж чадахгүй байгаа даа шүү дээ. Ямар их ачаалал үүрүүлэх гээд байгаа юм бэ? Энэ багш нарыгаа ямар тамалж хандгүй юм бэ? Багш бол чадахгүй нь шүү дээ. 1 минут авчи. За тэгэхээр Наранбаяр сайд хариулаад тэгээ Бомбочор гишүүн тодруулчих. За баярлалаа. Бомбочор гишүүний асуултад хариулъя. Тэгэхээр өнөөдөр бол багшаар бэлтгэж байгаа оюутны тоо 4800-аар явж байгаа. Эдгээр багш одоо бэлтгэж байгаа оюутнуудыг багшийн одоо зах зээл рүү багшлах энэ одоо хөдөлмөрлөх нөөц рүү оруулж ирэх нь туйлын чухал байна. Өнөөдөр нийт төгсөж байгаа хүүхдүүдийн уучлаарай 30 орчим хүн л багш руу орж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр үндсэн цалин нэмэх асуудал бол туйлын чухал байгааг бүлээн зөвшөөрч байгаа. Энэ дээр бид судалгаа юмудаа хийгээд бас явсан. За багшийн хомсдлыг бол урт хугацаанд нь за бас одоо мөн одоо богино хугацаанд хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг бид 6 багц арга хэмжээг бол хэрэгжүүлж байгаа. За эд бол нэгдүгээрт нь бол мэдээж өнөөдрийн сургалтын цагийн норм нь 19 цагт хүрэхгүй байгаа багшийг бол шилжүүлэн ажилуулах, тэтгэвртэй суусан багшийг дахин одоо ажилуулах, 4-р курстэй сууж байгаа багш нараас одоо багшаар суралцж байгаа оюутнуудыг оруулж ажилуулах. За мөн одоо багшийн тасралтгүй хөгжлийг хангах. Түүний зэрэгцээ бид бас энэ багшийн одоо энэ богино хугацаанд бэлдэж энэ чинь богино хугацааны л арга хэмжээ. Одоо богино хугацаанд тухайн бакалаврын зэрэгээр нь төгссөн чиглэлээр нь бэлдэж оруулж ирж байгаа. Энэ дэр бол нэг ойролцоогоор 150 орчим багш бэлтгэгдээд өнөөдөр багш нар багшлах одоо энэ цагийн багшаар бол ажиллаж явах шээ. Бидэнд бол одоо байгалийн ухаан, математик, за энэ англи хэлний багш нар бол дутагдж байгаа. Энэ жилийн тооцооноос харахад 3500 багш дутж яах гэсэн ийм тооцоо гарсан. Энэ гэхдээ сүүбийн тоон ороогүй. Ингээд эндээс ингээд цааш явахаар 11 сард бас нэг бид бас тоогоо авдаг. За энэ дээр бол бас энэ багшийн дутлыг бол тодорхой хэмжээнд арилгасан гэсэн ийм байдалтай орж ирдэг. Энэ багшийн дутлыг
арилгах энэ ажил бол цаашдаа үргэлжилнэ. Бид энэ багшийн энэ ажлыг одоо хамаагүй залуу хүмүүс орж ирэхэд илүү таатай болгох ийм боломжийг л үүсгэх, ийм боломжийг бий болгохын тулд одоо ажиллаж гин гэж ингэж ойлгох хэрэгтэй. За ер нь бол өнөөдрийн багшийн хангалт бол 93.7%-тай, ерөнхий боловсролын сургуулийн мэрэгжлийн багшийн хангалт нь бол 97.1%-тай байгаа ч гэсэн багшийн дутлаггүй байгаа сургуулийн эзлэгчийн бол 20% л байна. Тэр энэ бодиттой байдлаа бид харж багшийг бол бэлдэж гаргах ийм бас шаардлага бас байсаар байгаа. Ийм учраас багшийн мэрэгчлэр суралцж байгаа оюутнуудад бол тэтгэлэг болгож эхэлсэн 100% тэтгэлэг. Гэхдээ энэ бол гэрээтэй төгссөн хойноо 5 жил бол багшаар ажиллах ийм үүргийг бол хүлээж байгаа ийм учиртай. За мөн бид бас энэ багшийн ажлын ачааллыг бууруулах чиглэлээр бол 44-өөс дээш хүүхэдтэй бүлэгт багшийн туслах ажиллуулах ийм шийдвэрийг гаргаж ажиллаж байна. За энэ 44-өөс дээш хүүхэдтэй бүлэгт ажиллах багшийн туслахыг бол Монгол Улсын боловсролын их сургуулийг түшиглэн сургаж байна. За мөн азлагдсан бүс нутгийн сургуулийн багшийн дутагдлыг нөхөх чиглэлээр цахим сургалтыг зохион байгуулж энэ хичээлийн жил Давхлангийн 36941 хүүхэд азлагдсан байдлаас үл шалтгаалan цахимаар амжилттай суралцах юм боломжийг бий болгож байна. Тэгэхээр багшийн бас энэ мэрэгжлийн нэр хүндийг өсгөх, багш нарынхаа урмыг одоо тэтгэх ийм ажлуудыг бол Вишат Дистрата бол бид хийх ёстой гэж үзэж байгаа. Гүйцэтгэлийн үнэлгээний тухайд бол эн чинь бол ойролцоогоор нийт багш нарын нэг 52% нь гүйцэтгэлийнхээ үнэлгээнд бас хамрагдаад ороод ингээд үнэлгээнийхээ юм аваад явж байгаа. Энэ шалгалтыг бид одоо оновчтой зохион байгуулах. За мөн гүйцэтгэлийн үнэлгээнд төлөвлөгдсөн энэ мөнгөн хөрөнгийн бас тодорхой хувийг үндсэн цалинд шингээж өгөх гэсэн юм бодлогуудыг бас хэрэгжүүлэхээр саналуудаа бол хургуулсан байна. Баярлалаа. Бум учир гишүүн нэмж тодруулъя. Баярлалаа нармал сайда. Яг жижиг шажиг косметик гэж нэрлэдэг ийм юмнуудыг Монголын багш нарын дутагдлыг хомсдол гэж үйл ярьдаг энэ зүйлийг арилгаж чадахгүй л дээ. Бид нар бүгдөө мэдж байгаа шүү дээ. Тэр сая 492 мянга жилдгүү яриад тэр гар дээр нэг сая 180 мянган төгрөг очдөө шүү дээ. Та нар өөрсдөө сая 180 мянган төгрөгөөр амьдраад үзэлтэй. Та нар бүгдөө бид нар хүүхдүүдтэй шүү дээ. 18 20 хүрж байгаа хүүхдүүдээ багш болохоор ч чамд сард сая 480 мянган төгрөг өгнө. Сая 480 ч биш шүү дээ. Сая 180 орчим мянган төгрөг өгнө. Тэр цалин дээр очиод тийм ажил хийгээд хэлээд үзэлтэй. Бидний нэг ч хүүхэд очихгүй шүү дээ. Ийм байдлаар хэр удах юм. Дараагийн нэг зүйл энэ уул нь бол ачаал нь ихсэх тусмаа хувьсах зардал нь нэмэгдмээр байгаа байхгүй юу? Би хэрвээ багш байлаа гэхэд ачаалтай байгаа бол би тэр ачааллынхаа мөнгийг юм уу одоо авмаар байна шүү дээ. Тэгэхэд яамнаас барьж байгаа бодлого бол хувьсах зардал нь олон сурагчтай байх тусмаа буурдаг юм тогтолцоо хийсэн. Энийг тайлбарлаж өгөөч Нармаяр сайдаа. За Наранбаяр сайд хариулъя. За цалингийн бүтцийн тухайд бол бид бол ачаалт нь суурилсан, ачаалт нь тохирсон үндсэн цалин нэмэх юм л одоо саналыг боловсруулаад явуулдаг. Бид цалинг нь одоо өнөөдөр 25% үндсэн цалинг нэмж чадах юм бол нийтдээ төсөвт бол 564 төгрөг шинээр нэмэгдэх хэрэгтэй байна гэсэн ийм тооцоол гаргасан. Энэ дээр одоо төсвийн зарлага, дотоодын нийтийн эзлэх хувь хэмжээ гэсэн энэ макро тоонууд хэрхэн хөдлөхийг бол манай мэрэгжлийн байгууллагууд бас ярих бах. Ямар ч байсан энэ цалингийн асуудал бол зөвхөн нэг яамны асуудал ерөөсөө биш. Энэ бол сангийн яам, за мөн одоо гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, засгийн газраас өргөн барьж байна. Улсын хурал бид өөрсдөө шийдэх ёстой юм ажил байгаа гэдэг хэл. Харин олон хүүхдтэй сургууль дээр яг ингээд тэр чигээр нөгөөдөл цөөхөн хүүхдтэй сургууль яах вэ? Сумын сургуулиуд яах? Цөөхөн хүүхдтэй сургуулийг илүү дэмжиж тэнд чинь хөдөөд боловсролыг хүргэх ийм хувьсах зардлын бодлого явж байгаа гэдгийг та бас ойлгох хэрэгтэй байна. Бид бол ийм бодлого барьж ингэж явах. За ерөнхий сайд нэмж хариулъя. 1 минутаар байхаар нэмээд 2 минут болгож байна. За бум учир гишүүн нэмээд эхлээд тодруулчих. За тэгээд хариулт. Тэр сумын сургуулийг ойлгож байна уу? Наатаха өөр аргаар шийдэлтэй. Бити ачаалал ихтэй байгаа сургуулиудын мөнгнөөс сумын сургууль дээр аваач
зарж өгөх байдлаар ингэж шийдэлтэй. Наа чи миний бодлоор оновчтой шийдэл гэж бодохгүй. Дараагийн нэг зүйл бусад ерөнхий сайд болоод бусад сайд нар байгаа дээр би нэг зүйлийг хэлчихмээр байх юм. Боловсролын жил болгоод бид нар боловсролынхоо нэг толгуур асуудлыг шийдэхэд чиглэлд аливаа ажил хийж чадсангүй шүү гэдгийг би сануулад хэлмээр байна. Тэр нь багшийн цалингийн тухай асуудал. Багшийн цалингийн нэмэх гээд байгаа нь ерөөсөө нэг хэдэн 47 мянган багшийг цалин мөнгөтэй болгох гээд байгаа тухай асуудал ерөөсөө биш. Татвар төлөгчдийн хүүхдүүдийг л айтайхан боловсролтой болгох гээд Монголын ирээдүйг гэрэл гэгээтэй болгох гээд байгаа асуудал шүү дээ. Энэ ерөөсөө багшийн асуудал биш. Бидний хүүхдийн тухай асуудал. Энэ татвар төлөгчдийн хүүхдүүдийн тухай асуудал. Ингэснээр бид нар ядуурлыг бууруулна шүү дээ ирээдүйд. Ажилгүйдлийг бууруулна. Гэмт хэрэг зөрчил буурна. Өвчлөл буурна. Энэ жинхэнэ хөгжил шүү дээ миний ойлгож байгаагаар бол. Гэтэл энэндээ бид нар хөрөнгө оруулалт хийхгүй ингээд хойш дотаа суугаад зөвхөн байшин барилга барих гэж яриа суугаад байгаа нь тоогүй байна. За ерөнхий сайд нэмж хариулъя. За бомбочрог шүнээ ерөнхий боловсролыг дэмжих, хүний хөгжлийн гол суурь болсон боловсролыг дэмжих үндсэн зарчим санаачлагыг дэмжиж байгаа. Наранбаяр сайд нэг яг өдөр тутмынхаа ажлыг хариуцж байгаа учраас нэг гол стратегийн чиглэл болох багшийн хөгжлийг дэмжих 3 жилийн төсөл хөтөлбөр боловсруулах үүрэг даалгавар авсан. Тэр талаараа дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй. Энэ 3 жилийн хугацаанд багш нарын цалинг нэмэгдүүлэх одоо тэнд бичсэн байгаа шиг төгрөгөөр нь илэрхийлсэн хэмжээнд хүргэх, үүний тулд захин боловсрол хиймэл оюун ухаан ашигласан технологийн шин дэвшил нэвтрүүлэх, багшийн ачааллыг хөнгөлөх, за хөдөөд 40% нэмэгдэлтэй хотод байгаа багш нарын хувьд толгомдоод ачаал болоод байгаа асуудал хувьсах зарлан төр зохицоор нь шийдэх ийм боловсролын жилийн хүрээнд шийдвэрлэх зохис төлөвлөгөө боловсрол даалгавар аваад ажиллаж байгаа. Энэ хүрээнд одоо жишээлбэл Оронгод гээд охин Стэнфордын их сургуульд өөрөө бие дагаа сураад ковидын үед одоо 2 дугаар курс суралцж байна. Ковидын үед хичээл хаалттай байхад, хичээл байхгүй байхад интернетгүй малчин айлын охин уулын оройд гарч интернеттэй газар бие дааж хичээлээд энэ захин платформыг ашиглаад сургалтын платформ ашиглаад одоо тэтгэлгээр Стэнфорд их сургууль дэлхийн боловсрол эзэмшээ сурталчилж байна. Тэр хүүхдүүдтэй хүртэл ярилцаад яаж энэ хиймэл оюун ухааныг ашигласан боловсролын илүү дэвшилтэй технологиг нэвтрүүлэх үү. За энэ үндсэн дээр багшийн ачааллыг явуулж яаж нэмэгдэх үү гэдгийг зохицуулах хэрэгжүүлж шаардлагатай. Өнөөдөр манай тулгараад байгаа асуудал нь Алтанхай 82 мянган хүүхэд энэ жил төгсөж байна. Энээс хойш нэг сая орчим хүүхэдтэй байсан бол сая 347 мянган хүүхэдтэй болчиход. Энийг дагаа сургууль цэцэрлэгүүд баригдаж байна. Насжилт уртсаж ийм сайн үр дүн гарч байна. Тэдвэрийн авагчдын тоо нэмэгдэж байна. Энэ бүхэн маань нийгмийн ачаал, социалны зардлыг төсөвт маш их нэмэгдүүлж байгаа. Ийм учраас нэг амьсгаагаар шийдэх. Нэмж 1 минут өгье. Улсын их хурлын тогтоолдуулын талаар ер нь энэ нэмэлт орлого олох боломжоо гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ баялаг бүтээгчдэд дэмжиж, баялагын булгаатай тэмцэж, эдийн засгийн эрс зүйнчлэлтийг нэмэгдүүлснээр төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Түүнээс биш өнөөдөр маань яг энэ мөчлөгийн эдийн засаг маань нүүрсний үн 2 дахин буурснаас шалтгаалаад төсвийн орлого одоо 3.3 их найдаар тасраа явж байна. Бусад зардлууд цалин өсөд тэлцсэн. Ийм мөчлөгийн эгзэгтэй үе таарж байгаа үед бид боловсрол эрүүл мэндийн салбараа бол тэргүй ээлжинд дэмжиж иргэдийн оролцоотой иргэдийн хяналттай төсвийн зарцуулалтыг хэмнэх зарчмыг баримталж энэ төслийг боловсруулсан. Өнөөдөр эдийн засгийн байдал үнэхээр хүнд байгааг одоо дээр дооргүй ойлгож байгаа гэж итгэж байна. Гэхдээ бид багш нарын орон сууцчлалтыг дэмжих, одоо тодорхой тооны багш нарын орон сууцны зээл, ипотекийн зээлийн асуудлыг шийдэх хөтөлбөр, багш нарын үйлдвэрч нийлэлтэй тодорхой асуудлаар тохиролцоо ажиллаж байгаа. За улсын хурлын гишүүн Булааны